Энэ төмөр замын төсөлт бол одоо 6 багц ажил буюу цогц ажил байна. 6 багц ажлын 1-р багц нь бол өөрөө төмөр зам. Төмөр зам гэхээр газар шорооны ажил байна. За газар шорооны дээр нэмэх нь гүүр хоолойны ажил байна. За түүний дээр төмөр замын дээд бүтц одоо бетон дээр одоо балласт бэхэлгээ зам төмөр гэсэн. За энэ ажлыг бол төмөр замын багц ажил гэсэн. За 2-р багц ажил бол за 6 зүрлэг 2 том өртөө байгаа. Ажилтны буулгалтын за 6 одоо зөрүүлэгт. За энэ байгууламж дээрх тохиолдол холбооны байгууламж. За энэ нь юу вэ гэхээр гэрлэн дохио, радио станцаар хоорондоо холбогдох, машинистайгаа холбогдох өртөөнөөс зөвлөх дээрээс хаанч үед станцаар холбох гэсэн холбооны байгууламжууд. 3-р багц ажил бол за 6 зөвлөг 2 өртөөн дээрх барилга байгууламжууд. За өнөөдөр бидэд хажуу зогсож байгаа нь депо буюу хөдөлгөөн бүрэлдэхүүн засварын одоо төв маань ингээд энд байна. За энэ барилга байгууламжуудын ашигтай барилга байгууламжийн барилга ажил. 4-р багцын хувьд бол саяны энэ барилга байгууламжийг нэг байгуулах эрчим хүчээр хангагдах ёстой байгаа. За үүнийг дамжуулах одоо байгууламжуудын бүгдийг барьж байгуулж хийгдсэн байна гэж. За 5-р багц гэдэг бол энэ дээр 16 ширхэг зүтгүүр 810 боо нийлүүлэх багц ажил байсан гэж. Дөрөвдүгээр багцын хувьд болохоор энэ одоо депогийн барилга байгууламж болон энэ зүтгүүрүүдийг засварлах засварын тоног төхөөрөмжийн байгууламжийг одоо угсарт суурилалт технологийн хувьд яаж засах юм бэ гэдгээр нь бол одоо худалдаж авч нийлүүлж угсарт суурилуулсан ажил байгаа гэсэн. За энэ 6 багц ажлыг бол хийснээрээ энэ төмөр зам маань өөрөө нэгдүгээрт тасралтгүй, найдвартай олон 6 багц хоорондоо уялдсан байдлаар энэ төмөр замын одоо ачааг жилийн хугацаанд одоо 30 сая тонн хүртэл ачих боломжийг олгох юм аа.